Би ангийнхаа нэг хүүд их сайн болсон юм. Гэтэл надад өрсөлдөгч гарч ирсэн нь манай ангид шилжиж ирсэн нэг охин юм. Түүнийг харахаас дургүй минь хурж бүр хэрэлдээд авсан шүү. Энэ байдал маань намайг хичээлээ жахаарч чадахгүй болоход хүргэснийг ээж анзаарч миний хайрын түүхийг сонсож зөвлөгөө өгсөн тэр өдөр намайг зовоолсон тэр хүлээснээс би сайн нэг амжирсан юм. Чамд сонирн байна уу? Ээж бид хоёр юу ярьсныг чи сонсоод санаагаарай. Яагаад гэвэл миний ээж хүнийг их сайн ойлгодог гэж олон хүн хэлхийг би сонсож байсан. Тиймч болохоор сэтгэлмаа хэмээх нэр нь түүнд яг зогсон гэж найзууд нь түүнийг ярьдаг. Магадгүй чамтай ч над шиг хайр учирч болох магадгүй дээ. Ээж бид хоёрын дунд ийм л яриа болсон юм да. Охин минь юу болсныг ээж нь ойлгож байна. Энэ бүхэн чамд амаргүй бүр хэцүү байгаа юм шиг байна, тийм үү? Тийм ээ. Тэр шинээр ирсэн охин намайг мэдсээр байж албаар миний сайн болсон хүүд сэтэн хаяад байх шиг санагдаад дэлбэрхнэ. Миний охин тайвшир да. Эхлээд уужуу ухаанаар бүгдийг шийдэх нь чухал шүү дээ. Альва асуудалд төр зүрийн сэтгэл хөдлөлөөр хандах нь учир дутагдaltaй. Та яг юу хэлэх гэсэн юм бэ ээжээ? Хэн нэгэн чамд бэлэг өгвөл чи авах уу? Тийм ээ, бэлэг авах гоё эдтэй. Чи нэгэнд тэр хүний өгсөн бэлгийг авсан бол тэр бэлэг одоо хэнийх болох вэ? Мэдээж минийх л болно. Хэрвээ тэр бэлгийг чи аваагүй бол тэр хэнд үлдэх вэ? Надад бэлэг өгөхийг хүсэн хүнд өөртөө л үлдэх байх та. Тийм ээ, чи зөв хэллээ. Миний охин одоо бодоод үз. Хэн нэгэн чамайг уурлуулахыг хүсвэл хариуд нь чи уурлвал чи тэр хүний хүсснээр яг л утсан хөгөлдөө шиг хөдөж би хэрэг биш гэж үү? Тийм байна. Бодоод үзсэн нэрээ тийм юм да. Хүмүүс намайг яаж харах нь түүний л хэрэг. Харин би өөрийгөө яаж авч явах нь миний чадах зүйл шүү дээ. Өөрийнхөө сэтгэлийг захирч уурлахгүй байхад л болох юм байна. Тийм ээ. Миний охин зөв ойлгосон байна. Гэхдээ тэр хүнийг чи буруугаар ойлгосон байж бас магадгүй шүү дээ. Тийм болохоор цаад хүнийхээ оронд өөрийгөө тавьж аль болох ойлгохыг хичээх нь чухал. Ганцаараа байхдаа сэтгэлээ шинж, олуулаа байхдаа үгээ цэгнэ гэж ардын сайхан сургаал үг байдаг да. Ээжийн хэлсэн зөвлөгөө надад их хэрэг болсон. Альва хүн олны дунд өөрийгөө зөв авч явах нь өөртөө болоод бусдад тустай гэдгийг товчхондоо тэр зөв рүүгээр ээж хэлчихсэн шүү.